Дорногов аймгийн Улаанбаатар сумын эрүүл мэндийн төв нь анх 1938 онд хүн эмнэлэг нэртэй байгуулагдсан. 1942 онд сумын эмнэлгийн салбар 3 ортой хүний бага эмчийн салбар болон өргөжөж анхны бага эмчээр Хөвсгөл сумын иргэн гунгаа ажиллаж байсан. 2012 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар Улаанбаатар сумын эрүүл мэндийн төв нэртэйгээр эрүүл мэндийн анхан шатын тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төв өнөөдрийн байдлаар 1500 орчим хүнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Сүүлийн 3 жилд дархлаажуулалтын хамралтыг 100% хүргэж халдварт өвчин бүртгэдэг их нэрэ 5 хүртэлх насны хүүхдийн дэгдэлгүй ажиллажээ. Улаанбаатар сум маань өөрөө 1500 орчим хүн амтай. За тэгээд жилд бол яг давхарцсан тоогоор нэг 6000 гарan яг амлалтын үйлчлэгийг үзүүлдэг. Мөн түүнээс гадна яралтай төрхөн тусламж гэж мөн байгаад жилд нэг сардаа гэхэд нэг 20-30 хэвтүүлдэг гэж тооцохоор нэг жилд нэг 300 орчим хүнд хэвтэ эмчилгээ мөн тус тооны хүмүүст яралтай төрхөн тусламжийг ер нь цагаатлаг үзүүлж явдаг. Сумын хэмжээнд ер нь зөнхлөн тохиолдож байгаа өвчлөл ер нь ямар өвчлөл ер нь зөнхлөн тохиолдож байна? За дийлэгтэй ходоод нойр булчирхай ер нь архаг өвчнүүд байдаг. Даралт ихтэлд нойр булчирхай архаг өрөвсөл за өөр цөс гэх мэт ер нь за тэгээ сүүлийн үед харин хүүхдүүд дээр бас шүдний өвчлөл бас ихсэн тийм байртай байгаа да. Эмнэлгийн хүчин чадлын хувьд үүдийн тоног хөрөмжийн хувьд хэв зэрэг хангалттай байна. Нарийн мэрэгжлийн үйлчлэг ажиллагаа хийх тэр боломж нь хэр зэрэг байд юм бэ? За онцлогооны тоног хөрөмжийн хувьд манайх лабораторитой бол цусны гематологи аппараттай, биохими аппараттай. За энэ онд сая иммунологи аппарат шинээр нэмэж авсан. Усан хүчний хувьд бол их шаардлагатай. Одоо манайх ингээд энэ он дээр 24 албаагч 15 баталсан хэдиж ер нь бол 6-7 албаагч дандаа хавсар ажил гүйцэтгэдэг. За тэгээд болсон хүчин одоо эмчнэр хөдөө орон нутагт бол ирж ажиллах их дурггүй. Би бас өөрөө их хайж үзэлтэй. Тэгээд манай аймагч уг нь ангаахтай шүү дээ. Тэгээд бас тэндээ очиж уулзсан. Тэгээд хүүхдүүдийг бол хамаагүй шууд хүчээр тулгана гэж байхгүй шүү дээ. Тэгээд ирж ажиллаарай. Бас тийм бас нөхцөл боломжоор хангая, байр орон сууцаар хангана гэсэн. Гэвч яг нэг болсон хүч маань өөрөөсөө бас их сонирхол байхгүй нөө төв тал руугаа явах сонирхолтой байдаг байх гэж би хаардаг. Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатын тусламжийг үзүүлэхдээ хараа хамгаалах, дархлаажуулалт, лаборатори, чирэгжүүлэлтийн зэрэг шинэ үйлчилгээтэй кабинетуудыг шинээр байгуулан ажиллаж байна. Зарим нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг цаг аталгүй хүргэж байгаа юм. Бадрах Энержи компанийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвийн засвар, лабораторийн тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинжилж өгсөн байна. Эрүүл мэндийн хувьд болохоор бид нар сумын эрүүл мэндийн төвтэй байнга хамтарч ажилладаг. За сумын эрүүл мэндийн төв болохоор ялангуяа хүний эрүүл мэнд болохоор өвчин болохоор хийж ирдэг тий. Энэ байдлаар одоо ингээд цаг тухайн үед нь болохоор аль болох шуурхай арга хэмжээ авах шаардлагатай тохиолдлууд байдаг. За хамтын ажиллагааны гэрээний хүрээнд болохоор төслүүд төрөлтийн хэрэгжлээс гадна за коронавирус ч юм уу тий. Эсвэл ингээд ханид томооны дэгдэлтийн үеэр ингээд бид нар бас яаралтай хандвийн үйл ажиллагаануудыг бас цаг тухайн үед нас сумын эрүүл мэндийн төв болон сумын удирдлагуудаас хамтарч шийдвэр гаргаад хийдэг байгаа. Би 2017-оос 2024 онд Бадрах Энержи компани тэтгэлгээр сурвалжаад төгсөөд за одоо Улаанбаатар суманд 2 дахь жилдээ уламжлалтын хэмж зөв түүний хэмжээр ажиллаж байгаа. Ер нь одоо ингээд сум орногтой эргээд залуу хүний хувьд эргэж ажиллахын мэдээж энд бол хүн хүчний дутагдал эрүүл мэндийн салбарт их байдаг шүү дээ. Яг ирээд одоо яг аль чиглэлээр нь одоо ажиллаж байна? За миний орон тооны хувьд болохоор баян эмч, за уламжлалт, сэргээн засгаа давхар хариуцаа явж байгаа. Ер нь орон нутгийн ингээд сэргээн засгийн эмчилгээ үйлчлэгээр хэр их хүмүүс ер нь ирж үйлчлэгээ авдаг юм бэ? За ерөнхийдөө 7 хоногийн эхэнд хүнийхээ тог авдаг. За 7 хоногийн эхэнд бол 25-аас 30 байдаг. За тэгээд сард гэх юм бол ерөнхийдөө 50 хүний чадамжтай ард гэж авч эмчилгээгээ үзүүлдэг. За улирлын том төвчний одоо нөхцөл байдал ер нь Улаанбаатар сумд ямар байна өнөөдрийн байдал? За өнөөдрийн байдлаар бол яг бүр айхтар хүндрэл шилжээг байна. Гэхдээ дундын байдалтай. Гэхдээ бүх хэвтэн орнууд бол дүүрсэн байна. Одоо нэмэлтээр бол яг өрөөнүүд гаргаад бас ор авдیں۔ За тэгээд томуу төс төвчний үед бол уламжлалт чиглэлээр бол юу яа гэм дархлаа дэмжих байраа. Тэгээд хүүхдийн цэцэрлэгт болоо
ерөнхийдөө гадуур эмчилгээнүүдэд шаардлага эмчилгээ хийгээд за тэгээд том хүмүүс ч гэсэн ерөнхийдөө дархлаа дэмжих уламжлалт хиллэлэг барай засал дөргөн массажууд бол хийгээ явчтэй. Сумын эрүүл мэндийн төв өнөөдрийн байдлаараа боловсон хүчний дутагдaltaй байна. Нийт батлагдсан оронтой 24 боловч өнөөдрийн байдлаар нэг эмч 2 хүний ажлыг давхар гүйцэтгэж байгаа юм. Хэдийгээр эрүүл мэндийн төвийн орчин нөхцөлөд тоног төхөөрөмжөө сайжирсан ч боловсон хүчний дутагдaltaй байгаа нь гол асуудал гэдгийг эрүүл мэндийн төвийн дарга хэлж байсан юм а.